За та бүхэнд Black Mirror цувралын Season 1-ийн 2 дахь анги болох 15 сая Merit ангийг хүргэж байна. Энэ анги нь энэ цувралын топ 10 ангид багтах том мессеж агуулгыг багтаасан кино юм. Би эхний ангийг өмнөх бичлэгэндээ оруулсан ба энэ цуврал нь өмнөх ангиудтайгаа ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Кино нэгэн залуу унтаж байхад өрөөний дэлгэцээр дахиад сэрэж буй дүрс гарч байгаагаар эхэлдэг. Дэлгэцэн дээр 15 сая орчим оноо маягийн тооц залуур харагдана. Энэ шүдэ угаах О хэрэглэх үед хүртэл хасагдаж байх бололтой. Мөн дэлгэцээр erotic контент реклам явах ба түүнийг үзэхгүй гэвэл түүний мөнгө хасагдах болно. Манай залууг Bing гэдэг ба чихвчхийн энэ ертөнцид хит бололтой дуг сонсон нэгэн тагимд очино. Энд босод хүмүүс төлбөрийн контент үзэнгээ дугуйж иж байгаа харагдана. Мэдээж хүмүүсээр дугуйж илгэж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой шүү дээ. Харин тэгснээр хүн бүрийн оноо баг багаар нэмэгдэх хаж. Bing амьдралаас алгасан байртай ямар нэг юмыг дуртай дургуул хийж байх ба илүү дутуу реклам гарч ирэл түүнийг алгасчихна. Түүний хажууд буй залуу харин контент болгоныг алгасахгүй үнэхээр дуртай үзэж байдаг. Bing автомат дэлгүүрээс юм хөдөлтөж авах гэсэн ч юу ч гарсангүй. Харин түүнд нэгэн эмэгтэй хаанаас авдгийг нь зааж өгч тус олдог. Бодвол манай залуу крашдаг бололтой охин шүү. Нөгөө хажуу дугуйж идэг залуу порно контентыг бол дуртай гихч нь үзэх ба танхимын цэвэрлэгч түүнд цаад босонд нь уурлана. Bing өрөөндөө ороод дэлгэцэн ширтгэсээр ажилгүй ба тэдэнд зориулсан контентыг үзүүлэх болно. Манайхаар бол Got Talent шиг нэг нэвтрүүлэг байх ба тэнд авьяаслаг дуучид харагдана. Бүгд л дугуйж ихээс эхэлсэн. Таач бас энд хүрэх боломжтой гэж хүмүүсийн тархийг угааж байгаа дүрс бичлэгүүд гарсаар. Яг уу санаа бол манай салингийн систем хэлж байна. Хэрвээ та улсынхын төлөө татвараа төлөө сайн ажиллаад л байвал амжилтанд хүрнэ гэх маягийн тий. Дараагийн өдөр нь манай залуу нэгэн шинэ бүсгүүтэй таардаг. Харин нөгөө хажууд нь байдаг залуу өчигдрийн бүдүү өнөөдөр цэвэрлэгч болно гэж хэлээ өстэй гэх юм. Бодвол дугуйж иж оноогоо цуглуулж чадахгүй хүрээд цэвэрлэгч болсон юм болов. Хэрвээ чи ажлын байран дээр уур чадвар чи хүрэхгүй бол цэвэрлэгч болно гэх санааг агуулад байгаа юм шүү. Bing 0 чээж байхдаа нөгөө шинэ охины дуулахыг сонсох ба түүнд маш их таалагдсан бол да. Даанч арай өдөх гээд учраа олдоггүй. Өдрийн турш түүнээс харцаа салууж чадахгүй. Маргааш шинэ охин автомат дэлгүүрээс юм авах гэсэн ч өмнөх шиг гараагүй ба манай гол дүүрийн залуу түүнд яаж авахыг нь зааж өгөөд зогсохгүй. Түүний крашлаг охины хийсэн бүх зүйлийг хэлж түүнтэй танилцдаг. Энэ охиныг Аби гэдэг ба манай залуу түүнд дуулан таалагдсан гэдгийг хэлнэ. Тэгээд бүр болоогүй нөгөө Got Talent шиг шоу болох Hot Show дээр орохыг санал болгоно. Аби тийш ороход 12 сая Merit хэрэгтэй. Надад тийм их мөнгө байхгүй гэдэгч Bing man би чамд өгөө. Надад байгаа. Манай ах өнгөрчихсөн. Тэр дансанд нь байгаа мөнгөө надад үлдээсэн гэдэг. Магадгүй ах нь энэ өөдрөгтэй амьдралаас залхаж амиа орлсон байх. Аби харин чи энэ мөнгийг хэрэгтэй зүйл зарцуул гэхэд эндээс өөр хэрэгтэй зүйл юу байгаа юм бэ? Энд байгаа бүх зүйл бодит биш. Би хийсвэр зүйлд мөнгөө зарцуулж байна. Hot shot бол бодит гэсээр Абиг нилээ ятгадаг. Тэгээд Bing Абигийн тикетийг авч өгөх гэсэн чинь 12 сая биш бүр 15 саяын үнэтэй байх ба тэр бүх мөнгөөрөө авах болно. Тэгээд тэр хоёр хамтдаа тайзан дээр гарахаар очино. Бас хөтөлцсөн. Өөдөнд нь бүгдээрээ бэлтгэл хийгээд манай суус шиг юм болж байна. Гэтэл манай охиныг шүүгчэд дуудах ба босд нь бараг 7 хоног хүлээлээ яагаад очор дайраад байгаа юм бэ гэсэн чинь үүнийг цаанаасаа шийддэг гих болно. Энэ нь ер нь хүмүүсийн ур чадварыг бос царай төрхөөрөнд өгнөж илүү амжилт гарах боломжтой гих санаа явж байна. Хөтлөгч Абид орхоос өмнө нэг юм хүчээр уулгана. Аби тайзан дээр гарахад нэг шүүгч нь түүнийг хөхөө гаргахыг шаардна. Аби жаахан паниктаж яхаа мэдгүй гайхаж зогсно. Тайзны үзэгчид бүгдээрээ л дижитал байх ба бүгд өөрсдийн өрөөнөөсөө үүнийг үзэж байгаа хэрэг. Эмэгтэй шүүгч түүнийг дуул гэхэд Аби маш сайхан дуулж байлаа. Эрэгтэйчүүд уярч, эмэгтэйчүүд атаархаж байлаа. Bing хажуунаас нь түүнийг харна. Гэтэл нэг эрэгтэй шүүгч түүнийг сайн дууллаа. Гэхдээ хангалттай биш гэх ба чи erotic контентэд ороход таарах юм байна гэх болно. Чи хөөрхөн учир бүх ирчүүд чамааг үзхийг хүснэ.
Жил бүр байнга л дуучид ирж байна. Ойрын хэдэн жил бидэнд дуучин хэрэггүй болно. Манай ч гэсэн нэг хэсэг дууны шоунууд хаасаагүй явсаар л Монгол даяараа бүгд дуучид болсон шүү дээ. Харин энэ кинон дээр порнод болгол илүү их ашиг олох боломжтой гэсэн санаа явж байна. Энэ доромжлыг Бинг зогсоох гэсэн ч хамгаалагч түүнийг аваад явсан байлаа. Энэ шүүгчид Абиг үүнийг хийх үү эсвэл дугуйгаа жийсэр байх уу гэд үзэгчид хүртэл түүнийг ятгахсаар Аби зөвшөөрөх болно. Ингээд тэр дуучин болно гэж бодсон ч порнод болжээ. Гол дүрийн залуу маань буцаад лингийн амьдралд автахгүй өнгөрүүлнэ. Гэвч түүний мөнгө нь дууссан учраас тэр эротик контентыг алгасаж чадсангүй. Гэтэл түүний нүдэн дээр Аби эротик контентын дүрээр гарч ирнэ гэж таамагласангүй. Бинг хичнээн үзэхгүй хичээсэн ч яаж чадахгүй зовж байлаа. Өөрийнх нь краш өөрийнх нь нүдэн дээр порно кино үзүүлнэ гэдэг ямар л олиг байх вэ, тий? Бинг мөнгөгүй болвол бүрэлд ордно гэдгийг ойлгосон бол л та. Гэнэт хичээж эхэлнэ. Бүх зарлаа танаад зогсоо зайгүй гүйж 15 саяг олтлоо шаргуу хичээх байлаа. Бас хажуугаар нь шоунд үзүүлэх бүжиг бэлдсээр нууцаар хүмүүсийн хайсан хоолыг идэж оноогоо өрөхгүй амьдрна. Ёстой л уухгүй идэхгүй өмсөхгүй зүүхгүй байсаар нэг шоунд орох нэ дээ. 15 сая болоход тэр тикет авч орлоо. Үүднэд нөгөө бэлдэж байсан охин бас хүлээн. Бинг нуруундаа нэг хагархаа шил нууж орсон байх ба хэсэг хүлээсний эцэс түүнийг дуудана. Тайсан дээр гарч өөрийн бэлдсэн бүжгээ үзүүлэхэд түүнийг таньдаг нөхдүүд хүртэл дэмжсээр. Гэтэл нөгөө шилээ гаргаж өөрийгөө ална гэж сүрдүүлв. Нөгөө хөхөө гарга гэдэг шүүгчэнд бол зүгээр өөрийгөө хурдан алчхал гэдэг ба нөгөө хоёр нь түүнийг яриулах болно. Бинг өөрийнхөө бүх сэтгэл хөдлөлийг гаргаж энэ нийгмийн гажуудал системийг шөөмжлөнө. Бид бүгд бодит бос зүйлийн төлөө мөрөөдөж байна. Энд хүмүүсийг авчираад шоолж бүгдээрээ наргиж байна гэх зэрэгээр бүх асуудлыг хэлж гарав. Түүний жүжиглэлт бол мэдээж өндөр түвшний гүйцэтгэл байсан. Манай залуу яаж дуусахад бүгд чимээгүй болж байснаа нэг шүүгч нь сайн манипуляц хийж хамгийн гайхалтай үзүүлбэр байлаа гэд хүмүүсийг хөөргөв. Саяны ярьсан зүйлсийг зүгээр л үзүүлбэрийн нэг хэсэг мэт болгочлоо шүү дээ. Бас л амар тактик. Тэгээд энэ шүүгч миний стрим дээр энэ зүйлээ ярьж болно. 7 хоногт 30 минут байхад л болно гэд санал тавьдаг. Үзэгч муу адил түүнийг зөвшөөргөж ятгана. Үзэгдэл солигдох үед дугуйж иж буй нөгөө залуугийн дэлгэцээр очрлоод ордоггүй охин гарч байгаа бол та. Шүүгч нь хүртэл түүнийг муужгаан дээр зөгийн балт хүргсэн ч би чамайг шалахгүй гэх мэтээр доромжлно. Харин нэг залуу манай Бингийг дэлгэцээр үзэж байлаа. Тэр хүмүүсийн тархийг угаагүй хэлээд хоолондоо хутаг тулгаж байдаг ба үүрт хагцыг ичээд гэхдээ дараагийн 7 хоногт гэж пранктаад контент хийдэг хүн болсон байлаа. Нөгөө шилээ бүр тусгай зөвхөнд хийж мэдсэн. Өөрийнх нь амьдралыг өөрчилсөн юм чинь. Тэр арай илүү тансаг амьдралд очсон ч ялгаагүй л түүнийг дэлгэцээр гарч буй ой модонд байгаагаар кино маань дуусна. За энэ анги нь